яг энэ нэг яг Монголын өнөөдрийн нэг асуудал бол 90 онд сэхэднүүдээ устгахчихсан. Тэгээ сэхэдэнгүй нийгэм болцсон. Ерөнхийдөө. Уул нийгэм чинь сэхэднүүд авч явдаг байхгүй. Манай сэхэднүүд чинь 90 онд нөгөө талбай дээр дандаа хулиганууд юм уу бүтэхгүй нөхдүүд одоо гарч ирээд тэгээд нийгмийнхаа сэхэднүүдийг эсэргүүцэж гарч ирсэн байхгүй. Тэгээд манайх сэхэдэн болцсон байхгүй. Шинжлэх ухааныгаа устгаад, аж үйлдвэрүүдээ устгаа ийдсэн чинь, ховчлаар устгаа ийдсэн чинь нөгөө сэхэдэн тэнд ажиллаж байсан сэхэднүүд чинь ажилгүй болчих واخхой. Ойлгож байна уу? Би чинь шинжлэх ухааны академи физик техникийн өрөөлөнд ажиллаж байсан. Би өөрөө мэдэн шүү дээ. Юу болсныг. Хачин юм болсон шүү дээ онд. Шинжлэх ухааны академи. Мэдлэг устсан байхгүй тэр үед. Тэгээ мухарс гарч ирсэн. Бөөнөр гарч ирсэн. Одоо нөгөө нэг тэр үед чинь хин блэ нэг юу гал гаргадаг охин гараад ирлээ гэдэг. Өчөө нөгөө нэг хин блэ тэр үед чинь нэг ямар дашцрын билүү юуны сонгины тэндэг уулан дээр гарч харь гаригтай холбогдлоо гэдэл тийч бүр солиорч ялаа шүү дээ тэр үед чинь. Тий 90 оны үед бол амар өсөж та нар одоо мэдэхгүй байх. Тий энэ залуу үе бол мэддэггүй байхгүй 90 онд юу болсныг. Амар юм болсон байхгүй. Тэгээ ерөнхийдөө Монголын сэхэднүүд ажилгүй болоод аж үйлдвэр шинжлэх ухаан устчихсан учраас ихтэй сургуулиуд устдаад эхэлсэн байхгүй. Тэнд нөгөө мэдлэг хэмжүүр биш болцсон байхгүй. Тэг залтай, мэгтэй, бүдүүлэг, хулиган тийм нөхдөд чинь одоо Монгол орныг эзэллээ шүү дээ. Тий. Тэгээд сэхэднүүд уссан байхгүй. Ерөнхийдөө тэр сэхэднүүд чинь сэтгэлээр унсаар байгаад өвгөдийн хүндэд арих угаад өгсөндөө ихэнх нь. Тий. Өвгөдийн хүндэд чи одоо сэхэднүүдийн өхлийн одоо газар шүү дээ. Зүүн Европт сурж ирсэн. Зүйл толгойд улсад мянгаараа сурж ирсэн. Одоо намайг баг байхад оюутан болоод би Герман руу галт тэргээр явлаа шүү дээ. Тэгэхэд өдөрт ерөөсөө мянгаараа мэдлэг боловсролтой болох гээд явж ирсэн. Одоо нөгөө юу гэж хүний хүү юу гэдэг вэ? Хайрын галуу өгүүлэх газраас хүний хүү мэрэгжил боловсрол эрдэм сурж ирнэ гэж үг байна шүү дээ. Яг тэр шиг хайрын галуу өгүүлэх газар руу галт тэргээр онгоцоор явж сурж ирсэн. Тэр бүх хүмүүс устцсан одоо. Тэр бүх хүмүүс. Польш, Болгар, Чех, Унгар, Герман, Зөвлөлт холбоод улс, Хятад орн маш олноороо явж сурсан. Тэр байтхаа барууны орнол хүртэл тэр үед явж ирсэн. Франц руу маш явж ирсэн. Тэр хүмүүс одоо бүгд байхгүй. Өвгөнтийн үндэд ихэнх нь өгч гисэн. Зарим гайгуунууд нь одоо Америкт юм уу, Европт юм уу явж байгаа. Тэд нэг ажил олоод тэндээ нэг шингэсэн баг. Тэгэхээр энд бол ерөнхийдөө сэхэдэн байхгүй орн байхгүй. Тэгэхээр чи одоо Хятадудаас юм уу, Америкудаас юм уу, Германудаас очиад асуудаа. Танаа улс сэхэдний давхарч байхгүй байсан бол яах байсан бэ гэдээ асуудаа.